Бууцны ухаан овчхон. Сайн байна уу, монголчуудаа? Өнөөдөр бид бүгдийн хамгийн дуртай хоолны нэг болох бууцны ухаан ярилцъя. Бууц бол Монгол үндэсний баяр болон өдөр өмийн хоолны салшгүй нэг хэсэг билээ. Бууцны гарал үүсэл нь хятад улсаас ихээ гэж үздэг. Гэхдээ монголчууд бид өөрсдийн гэсэн өвөрмөц арга барилаар бууцыг хийж, ам чанарыг нь сайжруулсан. Тиймээс бууц бол зөвхөн хоол биш, харин монгол соёлын нэг хэсэг юм. Бууц хийхэд мах, гурил, сонгон, сармис, давс, пирэс зэрэг орц хэрэгээ. Гурилаа зуурч, махаа бэлдээд, бууцаа чимхэд ууранд жигнэхэд л хангалаа. Гэхдээ хамгийн гол нь хайраа хүмүүсээ зориулж хийх сэвэр шүү дээ. Монголд маха, ногоо, холимог гэх мэт олон төрлийн бууц бий. Мөн хэлбэр хийцээрээ ч ялгаа. Та бүхэн өөрийн дуртай бууцаа сонгож, гэр бүлээрээ амархан зоглоорой. Бууц бол монголчуудын хувьд баяр ёслолын гол хоол үдийгүй, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч бэлэг.